баярлалаа сонсож байна. Монгол хүн байна даа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. UB Comedy Club болон Asia's Finest Entertainment компани хамтарсан Монгол Хүн Байна Даа аялан тоглолтын баримтат кино инхүү эхэлж байна. 2-3 жилийн өмнө скежл гардаг тооруудаас амар тэ интернэшнл гараад юм том. Бүхэмэг бүгд тэр чинь бүр тим ажиллаж байгаа шүү дээ. Одоо энэ манайх тийм болж байгаа юм шүү яг. Одоо тийм болж ш. Тэгэл яг одоо P виза гарах чинь ингээл юу яаж байгаа вэ? Зарим уран бүтээлч тэр материалуудаа цуглуулахаас шантраад болж ш. За боли яашиг. Материал нь бүр амар их юм шаарддаг байхгүй. Энэ 3 ч баг 500 гаруй хуудас юм хэлсэн ш. Тэгээ тэрний ахаал additional evidence request гэх юм бол ахаал 500 ахаал duplicated болол явуулаа ш. Үсээ уундл явлаа ш. Сайн байсиг л тийш яваадсан. Батагаас залуу хүн нэг процессыг ойлгоход тултай шантрааг бас агүй сайн төссөн лээ. Шаардсан материал болгох шууд явуулаад тэгээ цаачаа өөрөө ядаж явуулаад Батагийн менежер тэнд гацж байгаа юм чи. Бата өөрөө хийж эхэлж байгаа юм. Just landed baby. За бидний аялан тоглолт Америкийн нэгдсэн улсын нийслэл Washington DC хотоос эхэлсэн юм. America. Wow. Real serious guys right here. Some serious guys right here. За ингээд Улаанбаатарын унган шогт залуус маань албан ёсны эрхтэйгээр Америкийн 5 хотод аж төрөн суугаа элэг нэгт монголчуудаа инээд баяслын цэнхэр хадгаа өргөн барихаар хөрөлцөн ирээд байгаа нь энэ үлээ. Яг Саарл хотод нэг зарлаг овц өмсөл үз тэ. Өнгө нэмэл үз. Тэ гараа сайн бол барай сайн тэ. Гоё тийм штэ. Гоё гэгээлэг эхэлцгээ. Тэгээ хүний амьдрал хөрөн бүртээ. Хүний амьдрал хөрөн бүртээ шээ. Хүний л амьдрал юм да. Хүний л амьдрал юм да. Хүний л амьдрал юм да. Элэг нэгт монголчууд минь хүний амьдрал хүний бүртээ шүү. Бүр юу авгаа ич. Мэдээж олон цагийн аяны альжаал тайлагдаагүй байсан ч бид нэгэнт энэ том гүрний нийслэл хотод нь ирсэн учраас ганц ч өдрийг алдалгүй түүхэн дурсгалт газруудаар нь зочлохоор зорьсон юм. За бидний очисон газар бол Америкийн 16 дахь ерөнхийлөгч болох Абрахам Линкольны дурсгалт төшөө цогцлбор байсан юм. За одоогоос 100 жилийн өмнө баригдсан энэхүү цогцлбор нь өөртөө ардчлалын их болсон эртний грек улсын барилгын хэв маягийг шингээсэн байгаа нь бас ихээхэн бэлэгдэлтэй санагдсан. За мэдээж дотроо Линкольны ерөнхийлөгчийн хөшөө суугаагаараа мөнхөрсөн байдгаа. За бидэнд энэ хөшөөг хараа зогсож байхад маш гүнзгий сэтгэл төрсөн юм. Яагад гэвэл энэ хөшөө бол яг Линкольны ерөнхийлөгч амьдараа сууж байгаа юм шиг харагдаж байсан. Тэгээд бас харцсан Америкийн нэгдсэн улсын конгресс руу чиглээд харж байгаа нь бас их утга учиртай юм болов уу гэж бодогдож байсан. За зохицолборын доторх хан дээр бол Линкольны ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлсэн алдартай үгсүүдийг сийлсэн харагдаж байсан. За эдгээр үгсүүдийг уншаад зогсож байхад бол одоогийн Америкийн нэгдсэн улс ардчилсан нийгэм, тэгш ирэх, үг хэлэх хэрэгчлөө гэх мэт энэ үзэл санаанууд ямар их үнцээр олдсон болдоо гэж бодогдох шиг. Үнэхээр энэ их золиос гараагүй байсан бол одоогийн бидний хайртай дуртай комеди урлаг байх уугүй юу гэдэг бас хэцүү асуудал шүү дээ.
За биднийг маш сайхан сонирхолтой ч гэсэн их шахуу хуваартай аялан тоглолт түлээж байгаа. Тийм учраас залуус бид буудалдаа харж амархаар явсан юм аа. Okay, day 2 in America. Today we go to Okay, let's ready. Let's get to it. За ингээд цоглог биш шүү манайхаа. Өнөө өрөө бид нар тоглолттой. За аялан тоглолт болгоноороо бид нар маш сонирхолтой хүмүүстэй танилцж, санаа бодлоо солилцдог ч гэсэн тэрүүхэн тэндээ ярилцаа дуустдаг болохоор бас хайран санагддаг. Тиймээс энэ удаадаа бид очсон хот болгондоо монголчуудтайгаа уулзаж, тэдний аж амьдрал, санаа бодлыг энэхүү баримтат кинондоо тусгахаар шийдсэн юм аа. За тэгээд хамгийн ихэнд уулзсан хүмүүс маань бол Вашингтон DC хотод ажиллаж амьдардаг Гисэр гэдэг залуу байсан юм. Ингээд хамтдаа түүний ярилцлагыг үзцгээе. За сайн байна уу? Содхүү. Өдрөө жедаи нөгөө нэг Монголын хөлөг. Ийшээ нөгөө нэг орхон найз байсан. Нааг Батэрдийн эсрэг гэдэг би 27 настай, биш 28 настай. Саяхан 28 хүрсэн юм байна. Тэгээд Washington DC-д одоо санхүүжээр ажиллаж байгаа. 2014 оноос хойш Аляскийн их сургуульд одоо суралцж байгаа. Сая 5 сар төгсөө тэгээд одоо энэ чирээ мэргэжлэр ажиллаж байна. Аляскт яг 14 оноос 19 он гэдэг чинь 5 жил болсон. Аляскийн их сургууль юугаар онцлогтой гэхээр Эрдэнэт хотын иргэдтэй, Эрдэнэт хоттой их штүсэтэн гэрээтэй. Тэр нь юу вэ гэхээр Эрдэнэт хотын иргэн бол оршин суугч бол одоо хөнгөлөлтөд төлбөрөөр сурах боломжтой. одоо яагаад Вашингтон DC хотод ирсэн бэ? Яах чаргагүй DC бол одоо энэ том их гүрний нийслэл. Миний хувийн сонирхол болохоор үргэлж улс төрд байдаг байсан. Тэгээд улс төртэй холбоотой ямар нэг юм хийх юмсан гэдэг нэг ирмэлцэлтэй оюутан настай маш их юмд оролцож байсан. Тэгээд DC дээрээ өргөжлүүлэх хүсэлтэй байсан боловч маш олон төрлийн ажлын байрууд иргэншил юм уу ямар ч ногоон карттай байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тэгээд тэр байхгүйс болохоор юу ч гэсэн мэрэгчлэр ажлыг тэгээ санхүүжээр. Цаашдын зорилго Мастер бол хийнэ гэж бодож байгаа. Тэгээд мэдээж эрэг эх орондоо эргэж очино. Тэнцээ яг одоо юу гэдэг чинь миний одоо маш олон гадаад сурч байгаа боловсон хүчин эргэж очиод юу хийх боломжтой талаар мэдээлэл бас нэг тийм хангалттай биш санагддаг. Тэгээ тийм байдаг бол хүмүүс яг урамшаад эргэж очиосоо гэж би асуусдаг. Тэгээ хувийн зүгээс болохоор яг мэрэгчлэрээ очиод ажиллаад болтгсон бол бас одоо улс төрийн гэдэг ойлголт ягаад иргэн бүрч чухал юм бэ гэдэг тиймэрхүү тал дээр жоохон ажил гэж боддог. Энэ айгүй unpopular одоо юу гэдэг чинь нэг тийм олон нийтийн дэмжлэг нэг хүртдэггүй сэдв юм шиг санагддаг. Яа тэгвэл бид улс төр яриад байна л да. Хүмүүс улс төр гэхээр яг Монголын тохиолдолд улс төр гэж ярихаар нөгөө улс төрчтөөр төсөөлдөг. Ингээл хахуул махуул хамгийн болохгүй мөр төсөөлдөг. Гэхдээ улс төрийг ягаад иргэн бүр ингээд үндсэн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Яаж ингэж одоо шүүмжлэх үүс сэтгхүүгээр хандах хэрэгтэй юм. Тэр болгонд өөрсдийнх нь ирээдүй одоо хамаарах шийдвэрүүд гаргадаг болохоор жоохон ч гэсэн ойлголттой байгаад сонгуульд идэвхтэй оролцоод өөрийнхөө сонголтоо хянаад тэгээ ирээдүйд одоо яг арчилсан нийгмийн одоо амин сүнс болсон тэр зүйлөө үнэлж яваасаа л гэж хүсдэг. Бидэнтэй цаг гарган ярилцсан Гисэрдээ дахин баярлснаа илэрхийлээд цаашдын ажил амьдралд нь томоос том амжилтыг хүсье өрөөе. Харин бидний хүлээн авч уулзсан дараагийн хүмүүс бол Америк нэгдсэн улсад шударгаар ажиллаж амьдарч байгаа олон монгол гэр бүлийн төлөөлөл болсон Амар Баяр ах, Дэлгэр маягч хоёр маань байсан билээ. Намайг Амар Баяр гэдэг. Эхнэр 3 хүүхдийн амд 2013 оноос хойш Америкт амьдарч байна. Тодорхой зорилготой ирсэн. Одоогийн байдлаар нэг 4 хотод дамжиж сүүлийн хэдэн жил амьдарч байна. Яг ингээд тавьсан зорилгынхаа хүрээнд тэгээ суралцаад ажиллаад. Сайн мэцхан намайг Дэлгэр маа гэдэг. Монголд байхдаа нисэхэд ажиллаж байсан Business Airways гэдээ байж хаад Америкт 6 жил болчихоо. Маш их туршлага хөрөнгөлүүлчаал байж энэ өөрийнхөө хувьд.
залуу хүмүүсийн хувьд ер нь Америк руу тодорхой хугацаагаар заавал ирэх ёстой гэж би бүр уриалмаар байна. Бүх залуучуудаа болдгсон бол. За тэр нь болохоор ер нь Америкийн нийгэм өөрөө ардчлалын хөлгийн нутаг гэж ярьдаг шүү дээ. Бид яг өнөөгийн нийгэм маань манай сонгогдсон нийгэм яг гоё юм ардчил. Бид нар өнөөдөр ингээ ярилцаа сууж байгаа нь ардчлалын одоо нэг үр өгөөч гэдэг юм уу те. Тэр талаасаа хэлэх гэдэг энэ бол ингээд ерөөхдөө нь тэгэхээр энд хурж ирээд одоо дэлхийн топ сургуулиуд л энд байна шүү дээ. Тэгээд нэг хүний нийгэм гэдэг байгаа бүх боломжууд нь энд байна шүү дээ. Хөдөлмөрлөл эндээс эрдэм боловсролыг бүгдийг нь авч болж байна. Хөдөлмөрлөл эндээс бизнес ашиг орлого бүгдийг нь авч болж байна. Бүх боломжууд нээлттэй. Дээр нөгөө талаасаа хүн энд юу ч хийхгүй бол бас амар уулаа руу ингээд чаргаар урууж байгаа юм шиг уруудах бас боломж нь шууд хүнд мэдрэгдэхүй хэмжээнд байж байгаа. Энэ бүх боломжуудыг чи үнэхээр хөдөлмөрлөөл өргөж өгөх одоо хариулт нь айгүй тодорхой байдаг болохоор тэгж би уриалмаар байна. Тийм миний хувьд болохоор зөвхөн миний туршлагаас би энд хурж ирээд эхний 1-2 семестр бол ерөөсөө юунд санаа зовхгүйгээр яг хичээлдээ анхаарлаа 100% төвлөрүүлээд тэгээд сурсан. Тэгээд сургуулийн бас топ студентүүдийн нэг байсан л да. Тэгэнгүүт надад ямар боломж гарч ирсэн гэхлээр scholarship авах боломж гараад ирсэн. Тэгээд миний бодлоор бол энд ялангуяа оюутан статусаар хурж ирээд статусынхаа чиглэлээ өөрчлөөд ажил хийгээд ингэ явж байгаа хүмүүс бол нэг том асуудал бол санхүүгийн асуудал байдаг юм шиг байна. Өөрийгөө санхүүжүүлж чадхаа ойлгонгуудаа статусаа өөрчлөөд хар ажил хийгээд ингээд явцдаг. Тэгээд миний хувьд тэр асуудлыг яаж шийдсэн гэхлээр эхний 1 семестр маш сайн хичээсний үр дүн топ студентийн нэг болонгууд надад scholarship ороод ирсэн л дээ. Сургуулиуд дээр том сургуулиуд дээр scholarship бол ингээ хүлээгээ байж байдаг. Сайн оюутан байх юм бол өгчөхөд ингээ биелэн. Тэгэхээр тэд нарын нэгээс нөгөө талаас азтай байсан. Аваад тэгээ санхүүгийн асуудалд бол ямар ч санаа зовх юмгүй байсан учраас ингээд сургуулийн амжилтаа төгсөөд тэр ирчээрээ ингээд сайн төгсөөд тэгээд сургуулаасаа recommend хийлгүүлээд American Airlines орж ажиллаад ингээд явцсан. Одоо Америк руу явхад нэг тийм амар өндөр том даваа бол биш. Одоо энд хурж ирээд суралцах, энд хурж ирээд ингээд аль биесээр ажиллах энэ бүгд бол их тийм яг нөгөө талаас харах юм л их том даваа бол биш. Одоо жишээ нь би анх эхлээд хэлний курс сурах гэдэг наашаа явахдаа надад Америк хэлсэн сайд яамнаас чи хичнээн $1000 гэж асуухад би бол надад их мөнгө байхгүй гэдэг хариултыг би хэлж ийсэн. 18 сарын хугацаанд би ямар ч үгүйсэн те одоо өөрийнхөө ажилтг компанийнхаа өөрсдийнхээ хувийн бизнесээс ямар ч үгүйсэн би амжилтаа аваад явах хэмжээний л мөнгө байгаа гэж яг үннээ хэлж ирсэн. Тэгээ хэлсэн тэр үнэндээ хэлсэн тэр аманда байгаад яг буцсан энэ яг өөрөө нэг тухайн хүнийг хөгжих бас боломжийг айгу буцаж үнэлдэг. Тэр утгаараа дараа нь бид нар гэр бүлэрээ ингээд наашаа явъя ийм зорилготой байна гэхэд миний нөгөө нэг хэлсэн зорилго өмнөх явсан зорилгоо биелүүлсэн. Тэнгүү дараагийн зорилгод мань айгу итгэж байгаа. Тэр утгаараа манай гэр бүлийг айгу ингээд наашгар хүлээж авсан энэ Америк. Зорилготой байгаасаа гэж бодож ин л да залуучдыг яг зорилгоо тодорхойлоод ямар зорилгоор Америк явах гээд байгаа юм те. Яг юу сурах гээд байгаа, ямар хэмжээнд сурах гээд байгаа. Тэрийгээ тодорхойлоод тэгээд ирснийхаа дараа тэр зорилгоо бас ерөөсөө мартаж болохгүй. Одоо бичих ёстой байдгийн бол мартахгүй тул бичих ёстой байдгийн бол бичих хэрэгтэй тий. Өөртөө амлах ёстой байдгийн бол амлах ёстой, хин нэгэнд амлах ёстой бол амлах ёстой. Тэр зорилготой зорьсон зорилготой яг хүрээл тэгэл ягаасаа гэж бодож байна л да. Одоо авах зүйлээ аваад тэгэл эх орондоо очиод тэрийгээ хэрэгжүүлээсэй л гэж бодож байна тий. Responsible, man. You're responsible. Yeah. Be disciplined. You're responsible for this. Wakanda. Hey, hello, самбано. За, манай шоу эхлэж байна. Хатаа үзэгч нар нэгсэн байна. Сайн байна уу? Hey. Сайн байна. Hey, hello. За, одохгүй дотор уулзъя. Сайн байна уу?
Сайн байна уу? За сайн байцгаана уу? Сайхан үзэж байна уу? За тэгээ жоохон Монгол хүний зан гаргаа за. Дайраа за. Hey, hello guys. Hey, бид бүгд орж. Oops. Яач гоё. Тэгээ манай өнгөрсөн жил манай диск бас заахаас гарахгүй бөө болсон шүү те. Миний дэг явсан чинь зодоо болсон гинөө. Энэ удаа миний дэг байх болыг төхөө. Ойна 이렇게 마이크다라 오빈스 쇼. 저 있어요. 하이로 좀 할게요. Noise! Comedian Soto! Everybody! I want noise! Noise! Soto! Албан байгууллагын шинэ жилдээ ингээд өвгөн болоод орохлоо. Хүмүүс юусээ манайхан тоохооч барьж тээ. За бүгд нэг босё гэх хүмүүс босон гот шууд ингээд ахиа ундаглаад хэлэх юм байна. За өвгөн аваарч ирлээ. Цасаа хүн байхгүй мó? Өвгөн авахыг хүсэж байгаа юм. Өчтгийн баяр дээр амар гоё тайчдаг цасаа автууд ирсэн чигчээ шүү. Зүгээр тайчгч нар орж ирээд жигийн гоё монголчонгоо цасаа автуудыг шууд зах зээлээс шахаад гаргачлаа. Манай цасаа автууд халтууранд явах уу гэсэн чинь бидрээ яах вэ? Энэ жил тайчж сурчаад дараа жил явъя. Тэрээс тоохоо байлцсан. Тэгээд цэцэрлэг рүү орохлоо. Би бүр үнхээр тэд өвгөн болж ирсэн аа мэдэрдэг болохгүй. Яг ингэ орхосоо өмнө за одоо ороод таалъя. Бүр бэр амтдаж магадтай яа. Хаалх татал өнгө бацсан. Үнэн байсан бэ. Бүгд шок нэг бацаа шууд хац тулгснаа юу ихэ мэдэхгүй юм чи. Тэдний уйлаа. Наша. Нэг бацаа шууд дуудсан. Оо би тань захиа бицаа авсан. Ямар би тань iPhone загсан шүү дээ. iPhone 10 загсан шүү дээ. Биш өрөнд ороош. За, яа тэгээ. Юу ч sorry гоо. Тэр наа хүн дээртэй яваад оронгод тэр цэцэрлэгийн багш нар үнэхээр тийм тайван хүмүүс байдаг. Оо яагаад үстэй. Яагаад вэ? Я хотын зайхаас шатаж ирлээ. Ингээ модны хажууд авиж суулгах чинь заяа. За манай хүмүүс дуу бүжгээ үзүүлнэ. Үгүй автай дуу бүжгээ бүгд нэгнэнтэй. Тэгэхээр манай цэцэрлэгийн багш нар өөрсдөө л бүжиглээд идэв яаж байна. Бүгд дээр зааж өгч байгаа. Хоёр дуу. Инээ. Ваа бороо. Эцэгхэн хүүхдүүдээс бүгд багшийн үзэж байна. Багш таахгүй шүү дээ. Баярлалаа Содхүү даа. За бид Вашингтон DC, Балтимор зэрэгтэй одоо Чикаго руу хэсгэж байна. Урч хүний тоглолтод үнэхээр гайхалтай байлаа. Маш олон хүмүүс ирж ирлээ. Дөргөө байлаа.